Шинээр ашиглалтад орсон алсыг харагчаар 40 гаруй метрийн өндөрт гарах боломжтой болжээ. Мөн 5 төрлийн хурдны горимтойг нь хамгийн хурдан горимт бүтэн тойргийг ойролцоогоор 12 минутанд, харин хамгийн удаан горимоор 20 гаруй минутанд дуулдаг байна. Нэг бүхээгт 6 хүртэл хүн суух боломжтой гинэ. Брэдийн нар алсыг харагч нийт 24 бүхээгтэй. Бүхээг бүр агааржуулагчтай бөгөөд дулаалгатай учраас цаг агаар тааг үйдэж дулаахан тав тухтай байх боломжтой. Мөн шилэн шалтай тусгай 3 бүхээг бий гэдгийг онцлох хэрэгтэй. Хотын өнгө төрхийг дээрээс харахад л сэтгэл хөдлөдөг бол эдгээр бүхээгээс доош харахад бүрч адал явдалтай мэдрэмж төрүүлнэ. Баруун өрнөд цэцэрлэг хүрээлэнгийн зарим зочид шинэ наадгагаар хэдийн үйлчлүүлээд эхэлжээ. Ямар шухан байна? Сэтгэгдлээс хуваалцаач. Гоё байлаа. Эхлээд дээшээ гарч байхад жаахан айцтай байсан. Ер нь бол янзын гоё нөө. Янзын сайхан байна. Их таалагдлаа. Хотоо өндрөөс харах сайхан байна. Үзэмжтэй юм аа. Ястай сайхан үзэмжтэй харагдаж байна. Би зуутын хороолол дуртай. Шувууны нислэгийн өндрөөс манайх сайхан харагддаг юм байна. Айсангүй юу? Үгүй, хүүхдүүд бүхээг дотор найсчаас болоод л ганц нэг хүн уг хийх шиг болсон. Алсыг харагчийн нээлтийг Улаанүд хот байгуулагдсны 360 жилийн ой болон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулан зохион байгуулжээ. Энэ бол томоохон бүтээн байгуулалт. Иргэд тэнгэрт ойртож хотоо өөр өнцгөөс харах боломжтой боллоо. Өдөр бүр хардаг гудамж талбайгаа шинэ өнцгөөс ажиглаж, манай нарны хот хэрхэн хөгжиж, хэрхэн амьдарч байгааг харах боломжтой. Брэдийн нар алсыг харагч хотыг шувууны нислэгийг өндрөөс өдөр бүр өглөөний 10 цагаас оройн 22 цаг хүртэл өвлийн улиралдч үзэх боломжтой. Харин бороо цас орсон эсвэл хүчтэй салхитай үед наадгаа үйл ажиллагаагаа түр зогсоох юм байна. Саяхан ардын хурлын гишүүд Улаанүд хотын төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Учир нь Брэдийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд энд амарчдаг байна. Хотын пренатал төвд хийсэн шалгалтаар төрөх эмэгтэйчүүдийг хүлээн авахаар тасгийн хүрэлцээ хангалттай байгаа нь тогтоогдсон ч барилга байгууламж болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинжлэх шаардлагатай байгаа нь илэрчээ. Тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлууд бий. Эдгээрийг цаг тухайд нь шинжилж, шаардлагатай засвар үйлчлэгийг тогтмол хийх ёстой. Мөн их болж буй эмэгтэйчүүдийн амьдрах орчин үйлчлэгээний чанар өндөр түвшинд байх шаардлагатай. Гишүүд мөн нэгэн чухал асуудал болох мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг хилцлээ. Брэдийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ асуудлыг шийдвэрлэхээр анагаахын коллеж болон Брэдийн улсын их сургуульд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа аж. Гэсэн хэдий ч парламентын гишүүд залуу боловсон хүчнийг татах, тогтоом барихын тулд санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж бид бүх салбарын ажилтнуудын цалин нэмэгдхийг хүсэж байна. Энэ чиглэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Энээс гадна эмнэлгүүдийн дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх төвүүдэд шинэ тоног төхөөрөмж боловсон хүчин шаардлагатай байна. Харин хөдөө орон нутгийн хувьд жирэмсэн эмэгтэйчүүдийг төрөх эмнэлэгт аюулгүй тав тухтай хүргэх асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж бүх ерөнхий эмч нартай ярилцаарай. Эмнэлэг бүрт ямар хүндрэл байгааг тэд өөрсдөө хэлэх ёстой. Тээврийн асуудал хүндрэлтэй байгаа бол хинт хандах ёстойгоо ч мэддэг байх хэрэгтэй. Төрөлд буурч байгаа нь төрөх эмнэлгүүдийн санхүүжилтэд ч шууд нөлөөлж эхэлжээ. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд Брэдийн ардын хурал бүгд найрамдах улсын засгийн газар болон эрүүл мэндийн яамд дэмжлэгээ нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Энд төрөх эмнэлгүүдийн барилга байгууламжийг шинжлэх, орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авах, мөн мэргэжилтнүүдийг татах зорилгоор нэг удаагийн мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгох зэрэг арга хэмжээ багтаж байна. Одоогоор энэ том нүх ухсан талбайн оронд хэдэн жилийн дараа өндөр хүчин чадалтай серверийн тоног төхөөрөмж бүхий асар их хэмжээний мэдээлэл боловсруулах орчин үеийн төв сүндэрлэнэ гэж төсөөлөгдөж бэрх байна. Гэхдээ яг эндээс эрдэмтэд нарны үйл ажиллагааг бодит цаг хугацаанд бараг шууд ажиглаж дэлхийд дээрх орчин үеийн технологийн ажиллагаанд нөлөөлдөг үзэгдлүүдийг урьдчилан таамаглах боломжтой болох юм.
Энд Оросын шинжлэх ухааны академийн үндэсний геофизикийн цогцлбарын гол объектуудын нэг болох мэдээлэл боловсруулах төв баригдана. Ирээдүйд эрхүү мууж болон бурайдад байрлах радиогеолограф, радар, телескоп зэрэг шинжлэх ухааны төхөөрөмжүүдээс ирэх бүх мэдээлэл энд төвлөрөх юм. Хэрвээ энэ төв өнөөдөр ашиглалтад орчихсон байсан бол бурайдад аль хэдийн ажиллаж эхэлсэн хоёр том төхөөрөмжийн мэдээлэл энд ирэх байсан. Нэгдүгээрт нарны радио долгионы мужид ажиглагддаг Сибирийн радиогеолограф, хоёрт агаар мандлын гэрэлтэд болон хүчтэй сорон зүй шуурганы үеэр манай бүс нутагт ажиглагддаг туйлын туяаг судалдаг оптикийн цогцлбор юм а. Харин одоогоор барилгын талбайд хүн, машин механизм, бетон зутгалтын ажил болон олон арван мэргэжилтэн ажиллаж байна. Нийтдээ 3 барилгын блок байгуулагдах аж. Барилгын ажлын гол онцлог нь газрын гадаргын төвөгт тогтц бөгөөд өндөрлөгийн зөрүү нь 25 м хүрдэг байна. Одоогоор талбай нь тогтвортой байдлыг хангах, ирээдүйн байгууламжийн аюулгүй байдлыг баталгаажуулах тулгуур хаан барих ажил үргэлжилж байна. Нэгдүгээр тулгуур хааныг аль хэдийн барьж тусгасан. 5 үе шаттайгаар 5 давхаргаар байгуулсан. Ус зайлуулах дренажын систем ашиглаж байгаа. Арын хэсэгт нь дайр гасгаж бетоны дэвсгэр байрлуулна. Ус тусгай хоолоогоор урсаж цуглуулах сав руу шилжих юм а. Барилгын ажлыг байгууламжийн найдвартай ажиллагаа болон инженерийн дэд бүтцэд тавигдах өндөр шаардлагыг харгалзан үе шаттайгаар гүйцэтгэж байна. Түүнчлэн төслийн шатанд хэдэн зуун жилийн настай модод илэрсэн тул тэдгээрийг хамгаалах тусгай арга хэмжээ авчээ. Бид 6 дугаар сард газар шорооны ажлыг бүрэн дуусгаж А болон Б блокийн суурийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Харин Б блокийн суурин бүтээн байгуулалт нь аль хэдийн эхэлсэн. Энэ үйлрэлд 3 блокийн үндсэн каркасыг аль болох бүрэн босгох зорилт тавьсан. Үүнд суур, газрын түвшний хэсэг болон түүнээс дээш каркасын бүтээн байгуулалт багтаж байна. Орчин үеийн ажиглалтын системүүд асар их хэмжээний мэдээлэл цуглуулдаг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Харин энэ мэдээлэл боловсруулах төв нь үндэсний геофизикийн цогцлбарын бүх төхөөрөмжийг нэг системд холбох юм. Энэтэй холбоотойгоор мэдээллийн сангийн хүчин чадлыг 2 үе шаттайгаар өргөтгөнө. Эцсийн дүнд мэдээллийн урсгалын хэмжээ 300 бетабайт хүрэх төлөвтэй байна. Энийг ойлгомжтойгоор хэлбэл Full HD чанартай 3.5 жилийн видео бичлэг ойролцоогоор 1 пегабайт хэмжээтэй байдаг юм а. Одоогоор Монголын хил орчим томоохон нарны коронограф телескоп баригдаж байна. Энэ төхөөрөмж секунд тутамд гигабайтаар хэмжигдэх мэдээлэл үүсгэнэ. Ийм хэмжээний өгөгдлийг хадгалах, боловсруулах нь маш том асуудал учраас энэхүү төв зайлшгүй хэрэгтэй байгаа юм а. Энэхүү төвийг байгуулснаар Оросын шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болно гэж эрдэмтэд үзэж байна. Мөн эрхүү хот улс орны нар болон сансар огторгуун судалгааны хамгийн том төвүүдийн нэг гэсэн байр сууриа улам бэхжүүлэх юм а. Щупкин, программа «Середина земли», Иркутск. Тэд одоохондоо сургуулийн ширээний ард сууж байгаач гаргасан амжилтаар нь олон наснд хүрэгчид хүртэл бахархаж болохоор байна. Каримская тосхны 2 дугаар сургуулийн сурагч Серафима Смирнова энэний тод жишээ юм. Өдгөө 17 настай тэрбээр Казак кадетийн ангийн сурагч бөгөөд Оросын эх оронч медаль залуу Номоковын мэрэгэн буудагч тэмдгээр шагнагджээ. Мөн буудлагын спортын зэрэгтэй бөгөөд нэрэмжит винтов бууны эзэн болсон байна. Кадетийн ангиас гадна би спортоор хичээлдэг. Хэд хэдэн дугууланд хамрагддаг. Хөгжмийн сургуулаа төгссөн, одоо сэтгүүл зүйн сургуулаа төгсөх гэж байна. Үүнээс гадна өөр олон дугуулын секцэд явдаг. Харин Козакийн хөдөлгөөн надад эх орноо хайрлах сэтгэл, сахилах бат суулгаж өгсөн. Би хэдэн жилийн турш портфолионы уралдаанд оролцож байгаа бөгөөд 11-р ангид байхдаа бүсийн шатанд шалгарсан. Ялалт байгуулсандаа маш их баяртай байна. Энэ нь миний сурагчийн амьдралын хамгийн сайхан төгсгөл болж байна. Сурагчид 8 төрөлд өрсөлдсөн ч зөвхөн шилдэгүүд нь шагнал хүртжээ. Энэ уралдаан зөвхөн өнгөрсөн хугацааны үр дүнгээ дүгнэх зорилготой биш юм. Харин хүүхэд бүрийн хувьд цаашдын амжилт, хөгжлийнхэнд шинэ хөшөөрөг болно гэж бид найдаж байна. Мөн өвөр байгалийн хязгаарын ирээдүйн амжилтын үндэсч болно. Шагнал хүртэгчдийн дунд бүсийн болон олон улсын олимпиадын аваргууд, нийгмийн идэвхтнүүд, сайн дурынхан, авьяаслаг уран бүтээлчид, залуу зохион бүтээгчид багтжээ. Зохион байгуулагчдын хэлснээр энэ уралдаан хүүхэд залуусын амжилттай ирээдүйн эхлэл бөгөөд зорилготой, хичээл зүтгэлтэй хүн бүрт боломж нээлттэй байдаг аж.
Автором монументального Амур санааны нэрмжид үндэсний номын санд Халимгийн түүхэн дэх анхны нэгдсэн нэвтрхий толын нээлт боллоо. Энэхүү томоохон бүтээлийн зохиогч нь Роза Гажиева юм. Түүнийг олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Халимг улсад өргөн хүрээний уншигчдад зориулсан орос хэл дээрх нэгэн бод шинжлэх ухаан танин мэдхүүн лавлах хэвлэгдэн гарчээ. Халимг нэвтрхий тол нэртэй энэхүү бүтээл нь бүгд найрамдах улсын олон талт ертөнцийг танин мэдэх найдвартай хөтөж болох зорилготой юм. Номын бүтэц маш ойлгомжтой бөгөөд бүх өгүүллийг орос цагаан толгойн дарааллаар аас яг хүртэл мэдээлэл хайхад хялбар болгожээ. Энэхүү нэвтрхий толын хуудсуудаас Халимгийн нэрт хүмүүсийн амьдралын түүх, тус нутагт зочилж байсан алдартнуудын тухай сонирхолтой баримтууд, мөн бүс нутгийн баялаг соёлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түүхэн үйл явдал, соёлын өвийн талаар өгүүлж, Халимг орны дахин давтагдшгүй өнгө төрхийг харуулжээ. формирующий неповторимый облик региона. Халимгийн нэвтрхий толин манай бүс нутгийн талаар нээлттэй их сурвалжуудад хэвлэгдсэн бүх материалыг нэгтгэсэн бүтээл юм. Үүнд Халимгт ирж байсан аялагчид манай тал нутгаар аялж байсан алдартай хүмүүсийн тухай мэдээлэл багтсан. Тухайлбал Александр Дюма манай нутагт ирж бүхэнгийн зураг авсан. Байгаль судлаач Жиралд Дарел болон Халимгийн тал нутгийг судалж байсан бусад олон хүний тухай өгүүлсэн. Роза Борисовна энэхүү бүтээлийг ялангуяа залуу үеийнхэнд үнэтэй өв гэж үзэж байгаагаа онцлсан юм. Тэрний хэлснээр нэвтрхий толин залуу уншигчдад төрлөх нутгийнхаа тухай цогц мэдээлэл өгч, мэдлэгийн хүрээг нь тэлэх жинхэнэ эрдэнсийн сан болох ажээ. Зохиогчд нь эрүүлэх уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Залуучуудад их оронч үзэл төлөвшүүлэхэд хэрэгтэй бүх зүйл энэ нэгдсэн нэвтрхий толд багтсан гэж бодож байна. Бэлдээд анхаар марш. Бүх Оросын гүйлтийн тэмцээнд Якутын 1500 гаруй иргэн оролцлоо. Тэмцээн нийт 4 төрлийн зайтай бөгөөд хамгийн богино нь 1 км. Харин хамгийн зорилготой оролцогчид 21 км-ийн хагас марафоны зайд туулжээ. Ямар ч зайд оролцсон хүн бүр медаль хүртэнэ. Учир нь энд хамгийн том өрсөлдөгчөө буюу өөрөөгөө ялсан хүн бүр ялагч болдгийм байна. Би төсвөр хатуужлаа аажмаар сайжруулна. Нэг өдөр заавал 5 км-ийн зайд гүйх болно. Сайн сайхан боллоо. Би 1 км-ийн зайд бүртгүүлсэн юм аа. Та зайгаа хэдэн хугацаанд туулсан бэ? 17:47. Сонирхогчийн хувьд бол боломжийн сайн үзүүлэлт гэж бодож байна. Якут улс энэ тэмцээнд анх удаа оролцоогүй. Жил ирэх тусам оролцогчдын тоо өссөөр байна. Оролцогчдын дунд хүүхэд залуус, насанд хүрэгчид, сонирхогчид, мэрэгжлийн тамирчид, байгууллага хамт олон тэр бүхэл төрийн байгууллагын төлөөлөж байлаа. Бүгд найрамдах Саха улсын биеийн тамир спортын дэд сайд Гавриил Махначевскийн онцлсноор энэхүү гүйлтийн тэмцээний хамгийн чухал зүйл нь эрүүл мэнд юм. Та өөрөө гүйх үү? Би хэд хэдэн гүйлтийн тэмцээнд хэдий оролцсон. Өнөөдөр ч мөн гүйхэд бэлэн байна. Миний зай тийм ч урт биш. Өнөөдөр 5 км гүнэ. Зориулж ямар нэгэн бэлтгэл хийсэн үү? Бид 7 хоног бүр хөл өмбөг тоглож өглөөний дасгал хийдгээ. Тийм болохоор 5 км-ийн зайг төвөггүй тулчихна гэж бодож байна. Энэ жил Забег Российской Федераци тэмцээн 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд улс орон даяар ойролцоогоор 200 мянган хүн гүйсэн нь өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Спорт сонирхогчдын хэлж байгаагаар энэхүү арга хэмжээ нь зуны бэлтгэл сургуулиалтын улирлыг албан ёсоор эхлүүлдэг чухал үйл явдал болсон байна. Чинхай төвдийн өндөрлөгийн хойд хэсэг далайн түвшнээс дээш 4503 метрийн өндөрт тэнгэр гүн цэнхэр өнгөтэй харагдаж үүлэнд гараараа хүрчих юм шиг санагдана. Энэ хүүг Данзан Лосан гэдэг. Тэрээр 13 настай. Ийм байгаль, ийм амьдралын хэв маяг тэрэнд энгийн зүйл. Энэ бол дэлхийн дээвэр хэмээн нэрлэгддэг нутгийн оршин суугчдын өдөр тутмын амьдрал юм. Би эмээ өвөдөө хонь хариулах, хонь хяргах, сайл саахтан тусалдаг. Энд байх надад их таалагддаг. Учир нь би их чөлөөтэй гэдгийг мэдэрдэг. Тогломоор ойл тоглоно, хүсэхгүй бол зүгээр л гэртээ харна.
Зураг авалтын өдөр хүүгийн зуны амралтын сүүлийн өдөр байлаа. Лосан сургуульдаа буцаж хичээлээ давтах хэрэгтэй болсон юм. Тэр бага сургуулийнхаа төгсөх ангид орж байна. Сургууль нь сумын төвд гэрээс нь 2 цаг орчим явах зайд байрладаг тул хичээлийн үеэр дотор байранд амьдардаг. Бид маш тайван байдаг. Хүү маань сургуультай байхдаа ямар нэгэн асуудал гарах вэ гэж санаа зовох шаардлагагүй. Эцэгхийн хурлын үеэр түүнийг өдөр бүр сайн дүн авч багш нар нь байнга багтаж байгааг сонсдог. Мэдээж эцэгхийн хувьд энэ нь биднийг маш их баярлуулдаг. Дотор байранд амьдрахдаа би илүү бие даасан хүн болохыг хүсдэг. Бүх зүйл дээр эцэг эхээсээ хамааралтай байхыг хүсэхгүй байна. Хэрэг би байнга аав ээж рүүгээ залгаж тэднийг санаад байвал намайг дотор байранд хэрхэн дасаж байгаад санаа зовох болно. Би тэднийг түгшихийг хүсдэггүй. Өдийн хоолны дараа Лосоны өвөө тэрнийг мотоциклаар сургуульд нь хүргэж өгөхөөр олжээ. 2012 онд Sinapec компанийнхны дэмжлэгтэйгээр баригдсан Бангийн хошууны бага сургууль нь дэлхийн хамгийн өндөрлөгт байрлах сургуулиудын нэгээр тооцогддог. Сурагчдын талаас илүү хувь нь гэр бүлийнхэн хүсэлтээр энд дотор байранд амьдрдаг юм. Дотор байртай сургуулийн энэ тогтолцоо нь нэг талаас хүүхдүүдэд боловсрол эзэмших боломж олгодог бол нөгөө талаас эцэг эхчүүдийн санаа зовнилыг багасгадаг. Нээлттэй хаалганы өдрүүдээр гэр бүлийн нь ирж хүүхдүүдийн амьдрах орчинтой танилцах боломжтой. Тухайлбал бүх сурагч үн төлбөргүй хоололдог бөгөөд ажилтнууд хүнсний аюулгүй байдал, хоолны тэнцвэртэй байдлыг тогтмол хяндаг байна. Өдөрт 3 удаагийн хоолноос гадна бид сурагчдад нэмэлт хүнсний дэмжлэг үзүүлдэг. Тиймээс хичээлийн завсаргаанаар сүү, талах, жимс өгдөг. Бүх бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэн анхааралтай сонгодог. Хятад хэл, математик, англи хэлний хичээлээс гадна төвд хэл заавал судлах хөтөлбөрт багтдаг. Чи амьдралдаа ямар зорилго тавьж байна? Би хамгийн сайн ахлах сургуульд элсхийг хүсдэг. Харин том болоод үндэсний батлан хамгаалахын технологийн их сургуульд суралцахыг маш их хүсэж байна. Тийм үү? Яагаад? Интернетээр бичлэг үзэхдээ энэ сургуулийн тухай мэдээллийг хардаг. Тэнд олон шилдэг мэрэгчлэлтэн бэлтгэдэг юм шиг санагддаг. Би тэр сургуульд элсээд аримд алба хаахыг хүсэж байна. Хятадын засгийн газрын хүчин чармаалтын үр дүнд Лосан шиг хүүхдүүдийн ирээдүйн зам мөрийг газар зүүн байршил алслагдсан зай хязгаарлахаа болжээ. Харин өөрсдийн сонгосон мөрөөдөл зорилго нь тэдний замыг гэрэлтүүлж байна. Өмнө нь төвдөд бичиг хүсэг үл мэдэх иргэдийн хувь 95%-аас давж байв. Харин 2024 он гэхэд сурагчдын бараг 98% нь 9 жилийн заавал эзэмших боловсролоо бүрэн төгссөн байна. Ахлах ангид элсэгчдийн хувь 91.56%-д хүрчээ. 2012 оноос хойш төвдөд 15 жилийн үн төлбөргүй боловсролын тогтолцоог хэрэгжиж байна. Улсаас цэцэрлэгээс эхлээд ахлах сургууль хүртэлх сургалтын төлбөр, хоол хүнс, дотор байрны бүх зардлыг бүрэн хариуцдаг. Минто Уго дүүрэгт орших эртний жинси зам нь нийт 38 хэсгээс бүрдэх бөгөөд нийт урт нь ойролцоогоор 685 км юм. Энээс 1500 орчим метр зам анхны төрхөөрөө бүрэн хадгалагдан үлджээ. Замын чулуунууд дээр тавигтай ойролцоо хэмжээтэй туурайн хонхрууд харагддаг бөгөөд эдгээр нь олон жилийн турш илжиг морд гიშгэлсний улмаас үүссэн мөр юм а. Нутгийн захиргаа сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Тэд замыг цэвэрлэж хамгаалалтын байгууламж байран эртний замын түүхэн өнгө төрхийг сэргээж байгаа юм. Энийн зэрэгцээ явган аялал жуулчлалыг илүү аюулгүй болгоход анхаарч байна. Бид 2 хоногийн өмнө эцэг эхтэйгээ энд ирсэн. Миний бодлоор энэ газар явган аялал хийж жимс түүх 50 амархад үнэхээр тохиромжтой. Өнөөдөр эртний жинси зам нь Бээжин хотын аялал жуулчлалын хөгжлийн хамгийн чухал бүсүүдийн нэг болжээ. Зам дагуу олон төрлийн бизнес хөгжиж, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Тухайлбал жуулчид хооллож амрах боломжтой жижиг хашаан дах амралтын газрууд, мөн нутгийн гар орчуудын бүтээгдэхүүн болон орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгүүд ажиллаж байна. Өнөөдөр бид олон төрлийн бизнес амжилттай хөгжиж байгаагаар бахархаж байна. Бид соёл, бүтээлч үйлдвэрлэл болон фермерийн аж ахуйн туршлагыг нэгтгэн эртний худалдаа, тээврийн замын уламжлалтаа уялдуулан хөгжүүлж чадсан. Алиса Косюк, CGTN.